надад юу байж болох вэ гэж ингээ бодсон чинь би яг одоогийн нүдэрээ ингээл энийг харж чадахгүй байж магадгүй. Надаа энэ хэлэгдэж байгаа юмс нь арай өөр хэмжээс ертөнцийн одоо дээдлийн одоо тий төвшингээр харагдаад хэлэгдэж байгаа учраас би энийг одоогийн байдлаар ойлгохгүй байж магадгүй юм байна. Тэг. Тэгээд нөгөө ганч өдөртөө би уулзсан гэсэн шүү дээ. Ярьсан яриаггүй. Тэгээ ганч өдөртөө уулзсан чинь нөгөө өрөө алдсан эцэг эхийн сэтгэл зүй ямар байдаг вэ гэдэг сэдвтэй байсан бохгүй юу? За. Тэгээ яагаад ингэж надад ингэ тогтохгүй байгаад байгаа юм бэ? Яагаад би ингэж тий амьгүй байгаад байгаа юм бэ? Асуусан бохгүй юу? Тэрийг болохоор өмнө 5 сард сэтгэлийн галаа тортохой дээр ундрмаас асуухад угаасаа ам байхгүй байна. Хайр байхгүй байна гэж яриадсэн бохгүй юу? Тэр нь одоо юу ч гэсэн үг юм бүү мэд тэгэл орхицсан. Тэгээ сая би гаж өдрөөс тэгээ асуугаад надад өрөөсөө ийм нөхцөл байдлууд болсон. Охиноо төрүүлэхээс өмнө 2 зулбалт болсон. Дараа нь нотлон 4 сард 2 сартаа амьгүй болсон. Тэрнээс хойш 2 удаа үршилжүүлэн суулгах хийсэн. Хоёулаа болохгүй байна. Ерөнхийдөө процесс нь юм байна гэдгээ ярьсан бохгүй юу? Тэгсэн чинь анхны залуу дээрээ хайраа алдсан байна. Гэдэг зүйл. Тэгээд миний итгэл үнэмшил болохоор хүнтэй суухад эмэгтэй хүн хайртай болж угаасаа суудаггүй. Суусныхаа дараа дасдаг гэдэг ойлголтоо манай охины автаа суугаад хүртэл би угаасаа хайртай байгаагүй. Одооны нөхөртөө ч гэсэн би хайртай байгаа суугаагүй. Тэгэхэд би аль хэдийн тэнцээ хайраа алдсан биш. Тэнцээ би хайраа ингээд өгөөд тэгэл хаацсан байна гэдэг зүйлийг ойлгохгүй юу. Тэгээ би тэрнээс хойш би тэгвэл хайргүй амьдарсан юм уу? Тэгвэл би ерөөсөө хайр гэдгийг ерөөсөө би мэддэггүй юм биш үү? Би тэгээ хайртай байсан гэдэг зүйл дахиад орж ирж байгаа байхгүй юу? Би хайртай байснаа ч би мэдэхгүй шүү дээ. Тэг хүн хайртай болно гэдэг чинь яг юу гэсэн үг юм? Гэрэл эргэн тойрноос асууж байгаа байхгүй юу? Анхны хайр чинь нөгөө нэг өхөө аттлаа явдсан шүү дээ. Яг тэр хайр чи яг ямархуу исэн бэ гэд би ерөөсөө санахгүй юм. Би хайртай байснаа ч гэсэн одоо 40 нас хүрэхэд би мэдэхгүй байгаа шүү дээ. Тэр хайр байсныг би мэдэхгүй байна. Гэдэг зүйлийг ойлгосон. Тэгэхэд тэр хүнээс хүүхдтэй болоод тэгэл чи над дээр одоо би ингээд тэ жирэмсэн болцсон. Угаасаа би тэр гэж бодож исэн чинь үгүй би бэлэн биш байна гэл татгалзсан чинь би шууд очиод аборт хийлгэсэн байгаа байхгүй. Ийгүүтэл тухайн үедээ айдснаасаа хүн амт мэдчихгүй дээ. Хүнтэй суугаагүй ээжиж хүүхд гаргаж болохгүй гэдэг угаасаа бид нарт тийм байдэн шүү дээ. Хүнтэй суухгүй л хүүхд гаргахгүй. Тэр ч бүгд хүнтэй суугаагүй л онгоно алдчих болохгүй. Гэтэг зүйл. Тэгээ би шоконд орсон. Ямар ч хэлсэн хүн амт мэдхээс өмнө тэгээ авахалчи гэл нэлээл томорсон байсан. Тэгээ авахалцсан байхгүй юу? Тэгээд тэр хүнд өгсөн хайраа тэр чигээрээ тэнцээ орхицсон. Тэгээд хайр гэдэг зүйл угаасаа байхгүй гэл хүнтэй суудсан байна. Гэдэг тийм нэг зангилаа тайлгдсан шүү дээ. Бидээс өгсөн үг нь ямар үг байсан? Үнэлэгдээгүй. Энтэй нь холбоотой байна уу? Тэгээд намайг үнэлээгүй, тоогоогүй. Нөгөө нэг 10 Дэнсмагийн гаргаж өгсөн үгэн дотор тоогдоогүй, нандинагдаагүй, үнэлэгдээгүй гэдэг зүйлсүүд. Тэгээд тэр задлууд би үнэлэгдээгүй, намайг тоогоогүй, одоо тий хаягдсан аль эсвэл тий хайрлагдаагүй гэдэг мэдрэмж авсан юм шиг байна.
юм байна те. Одоо хоёлаа амьдрал дээр нь ч юм уу эргэн тойронд яг ингээд нэг юм гэрлээс хэлж байгаа үгүүд амьдрал дээр нь яг болж байгаа юу? Бясалгалын процесс нь ер нь бол бичигдээд байгаа. Тэгээд өөрийнх нь сэтгэл зүйн процесс нь яг ямар байгаад байна? Дадлууд дээр ажиллаж чадчихэв үү? гэдэг юм. Анзаараад байгаа. За. Тий, анзаараад юу мэдрэгдчихээн, юу ихэнхдээ үлддэм байна гэл. Гэтэ онцгийн яг ийм гэдэг зүйлөөс олж харахгүй байгаа тийм. Зүгээр л яг өдөр тутамдаа яг болж байгаа зүйлс болоод ингээл яваад байна гэж үү? Тий. Тэгээд дундаа ингээ санангуудаа Аха. тийм бодол бодчихлоо. Өсний бодол байна. За тэрэндээ нэг санаа зовсон бодол байна. Аль эсвэл найзтай яаж яваавал гэдэг бодол байна гэдэг зүйлийг хаяа нэг ингээ эргэцүүлээл. Яг тэгээ бодохоор зүгээр нэг ойр зургийн л тийм нэг зүйлсүүд дээрээ миний тарих нөгөө бодлонууд ингээ орж ирдэм байна гэдэг зүйл байгаад байна. Тэрнээс биш яг тийм хөрсний нөгөө хуучин юунууд бол өрөөсөө бүгд орж ирэхгүй. Одоо шархууд. Ер нь аягүй сайн ажилтсан болохоор тий. Амдал ч юм уу ямар нэгэн байдлаар өрөөс юу ч орж ирэхгүй. Зүгээр л хүлэн зөвшөөрөөд хин нэгэнтэй ингээл ярьж хахад хүртэл тэр талын зүйлсүүд яригдахаар угаасаа болох ёстой болоод тэгээ болцсон шүү дээ гэж байгаа юм шиг. Яг тийм нэг байдалтай орцсон. Зарим яг тэр нэг хүлэн зөвшөөрөлтийн байдлыг мэдгүй. Одоо юу гэмээр юм битээ. Дүлгүй дүмб сарайлаад гэдэг шиг тийм нэг мэдрэмж орж ирээд байгаа. Тийм угаасаа бид нөгөө нэг хэсэг аягүй шаргуу ажиллаж байгаад нэг хэсэг шаргуу ажиллаж байгаад ажиллаа дуусчихаар нэг юм хоосоо өргөдөг штэ. Тэрэн шиг санагдаад байдаг. Тэгээд хэсэг явж байгаа тэрхээрээ дараагийнх нь гүний юмнууд гарч ирдэг. Одоо энийг ингэх шаардлагатай шүү гэдэг юм. Тэгээд зүгээр аягүй сайхан нэг хэсэг гоё дүн боргод явж лээ. Дүн боргож байгаа дээрээ санаа зовгүй штэ. Нүггүй санаа зовгүй. Зүгээр л байгаа л байна. Гэтэ юу болох болоо гэдэг тийм нэг хүлээлт гэх юм уу нэг тийм нэг зүйл. Бясалгал хийхэд хүртэл юу болох бол гэдэг зүйлөөс бодохгүй байсан ч гэсэн бодогдоо орж ирээд байгаа юм чинь. За ингээл амьдрал дээр өглөөнөөс орой хүртэл юу ч болохгүй байгаа юм чинь. Ятгахтаа нэг бясалгал хийхэд нэг юм орж ирээл надад нэг юм хэлэх байлгүй дээ гэж байгаа юм шиг. Тэсэн мөртлөө юу ч болохгүй болохоор ямар сони юм бэ гэж би одоо зөв хийгээд байгаа мó буруу хийгээд байгаа мó гэл бас бодох шиг. Тэгсэн мөртлөө хоёлаа одоо ингэх хэвээр ойлгох зүйл нь юу вэ гэхээр ямар нэг юм хүлээгээд хүлээлт тавиад байна шүү дээ. Хүлээлт тавихгүй болохоор хүн сэтгэлээр унж эхэлдэг. Одоо тэр сөрөг процессыг явагдана. Тэгэхээр хоёлаа нэг бурхныг мэдхээс өмнө би тариа тарьдаг байсан. Бурхныг мэдсний дараа ч гэсэн би тариалангаар тарьж байна гэдэг шиг. Сүнслэг одоо ертөнцийн зүйлсийг мэддэг ч гэсэндээ хоёлаа хийдэг юмаа үргэлжлүүлээл явсаар л байна. Мэдсний дараа ч гэсэндээ энэ зүйлс ингээд адилхан явсаар л байна. Ямар нэгэн зүйлийг битгийх үлээ. Ингээд зүгээр ингээд болж байгаа өдөрт одоо ингээд яг юу мэдрэх хэрэгтэй байгаад байна гэхээр одоогийн байгаа энэ амьдралдаа сэтгэл хангалуун байна гэдэг тэр мэдрэмжүүдийг өөр дээрээ авах хэрэгтэй байна гэсэн. Юу ч болохгүй байна. Одоо бясалгал хийх ч гэсэндээ ямар нэг юм болох ёстой юм шиг хальт бодогдсон. Гэхдээ юу ч болоогүй гэдэг нэг юм хүлээлт тавигдаад байгаа байхгүй юу? Тэгээ хоёлаа энэ сүнслэг ертөнцийн зүйлсийг юун дээр ашиглах вэ гэхээр өдөр тутмынхаа мэдрэмжин дээр, өдөр тутмынхаа шийдвэрүүд дээр. Дээрээс нь яг би яах ёстой вэ? Миний мэдрэмж нь аль вэ гэдэг нэг юм илүү таних ёстой одоо
бүр дотн танилцах хэвээр тэр процессыг явагдах хэвээр байхгүй юу? Хоёлаа эхлээд нэг юм цэвэрлэгээний шархуудаа эдгэх одоо ингээд сөрөг мэдрэмжүүдээ энергиудээ засах гэх мэтчлийн юмнууд нь эрчимтэйгээр явагдаад одоо нэг юм тайван бясалгалын тэр төлөвт амьдрал чинь өөрөө тархитайгаа юу тайртай орчоод байгаа байхгүй юу? Нэг хэсэг бидний зорж исэн тэр зам дээр одоо тэр цэг дээр ирчээд байгаа. Одоо хоёлаа энэс хойш яах вэ гэхлээр энэ тайван төлөвөө цаашаа үргэлжлүүлээд баттайгаар барьж сурах тэр дадлуудыг өөртөө суулгах нь хуримтлуулна гэсэн үг. Одоо яг гоё энэ төлөвчин болж байна. Цаашаагаа хэрхэн яаж үргэлжлүүлж урт хугацаанд авч явах вэ гэдэг. Тэгвэл бол яг өмнөх нөгөө юм бужигнаантай байсан үе шиг ямар нэг юм гээ хүлээгээд байгаа. Тийм болохоор арай болохгүй болчихж байгаа. Тэгэхээр юм хүлээхгүй болохоор утгагүй байгаа юм шүү. Яа утгагүй юм. Юу яамаар байгаа яг. Тэнгэрээс ингээл нэг юм харь гаргийнхан бууж ирээл те нэг юм гүлнээраа гэж байгаа л нэг юм хэлэх хэрэгтэй юм шиг санагдаад байна. Ордон ингэж дэлгэрдэг юмыг би хүсэж байгаа юм шиг байгаа. Харин тийм. Өмнө нь энэ процессыг явагдсан яг тэр давтамжаа ингээд бариад авцсан нэг хэсэг хугацаанд явцсан болохоор ингээд бага хэмжээний дадал болсон байгаа байхгүй юу? Одоо хоёлаа энэ тайван амгалан өөрийнхөө ингээд хүсчихсэн зоржсэн гэдэг ч юм уу те тэр цэг рүүгээ ер нь ингээд хүрсэн байгаад байна. Одоогийн энэ юм хадгална. Одоо тэр гоё ертөнцийн юмыг ингээд хэлээд шүү дээ ихтэй. Бурхныг мэдхээс өмнө тариа тарьдаг байсан. Мэдсний дараа ч гэсэндээ би өглөө нь гараа тариалангаа л тарьж байна. Одоо ойлоо өдөр тутмын энэ амьдралдаа илүү ашиглаж сурна гэсэн үг. Эхлээр яаж ин яамаар байна? Хар гаргийнх нэг ирүүлмээр л байгаа дээ нөө. Тэгээд яг тэр өөртөө ойртоод мэдрэмж аваад одоо ямар зүйлийг юу гэдэг сэний нөгөө хариулт аавна гэдэг шиг тий. Тэр хариулт нь орж ирдэг болгомоор байгаа юм шиг. Одоо хоёлаад хангалттай орж ирнэ. Гэхдээ зарим зүйлсийн хугацаанд болоогүй байхад бидэд мэдэх боломжгүй байдаг. Хугацаанд болохоор танд юу ч тохиолдож магадгүй буюу жинхнээсээ харь гаргийнхантай уулзаж болохгүй юу гэнэ бол. Гэхдээ одоо байгаа төлөвдөө яг одоодоо талархах, яг тайван байгаа дээрээ байх, тогтох гэдэг юм л одоо хэрэгтэй. Хүсээд байгаа гоё юмнууд чинь бүр цаашдаа бүр болохгүй юу гэвэл үгүй болно ахгүй да. Тэгээ ингээд би маргааш дахиад нэг шинжилгээ өгөх хэрэгтэй байхгүй юу? Одоо 40 нас түгээ 41 ч гэлөө мэдхгүй мартчих. Тэр хүртэл өр шилжүүлэн суулгалт хийж болно гэсэн баггүй. Тэгэнгүүтээ би болохоор тэгээд энийг тэгээд одоо хийх ёстой юм уу? Хийхгүй байх ёстой юм уу? Яг яах ёстой юм бол доо мэдрэмж нь юу гэдэг юм? мэдхгүй байгаа тийм. Одоо хоёлаа энийг сонсож суурш. Үгүй мэдээд байна. Яг яамаар байна? Хийлэгмээр байна уу? Хийлэгмээргүй байна уу? Үгүй өөрөө болчих юм шиг санаасаа санагдаад байгаа мөртлөө би итгэхгүй байгаа мó гэхлээр үгүй тэгэх боломж байгаа мó гэж байгаа юм шиг. Тэгвэл штэ гэж. Тэг ингээд зөрчилдөөд аль нь ч биш юм шиг. Одоо хоёлаа илүү өөрөөрөө болно штэ гэдэг тэр мэдрэмжэндээ итгэж сурна. Тарих болохоор боломжгүй штэ гэдэг штэ тий. Нөгөө нэг шинжлэх ухааны талын бүх юмнуудыг ингээд харцсан бүгдийг ботцсон нэ тэрэ бла 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 юмнууд нь байгаа учраас тарих боломжгүй гэж бодоод байна. Мэдрэмж гэхдээ өөрөөрөө болно штэ гэж бодоод идэг. Таны энэ зөв мэдрэмжийн зөв баггүй юу? Одоо илүү эдгээр юмнуудаа илүү сонсно гэсэн үг.
Тэгээд итгэнэ. Өөртөө итгэнэ. Тэгээд тэр Дүн гэж эхнээс нь гараа хатсан ингээд. тэгээд тэрэндээ би эргэлзээд байгаа гэсэн. Аа. Одоо илээ эргэлзэхгүй өдөр тутамдаа сонсож сурна гэдэг чинь энээс эхэлнэ аялаа. Би яг яамаар байна гэж зүгээр ингээд сууж байхдаа асуувал хариулт нь мэдрэмж дотор ч байгаа тэрийг өөрөө мэддэг байгаа байхгүй юу? Тархиараа дарангуулад байна уу гэдэг юм ялгаж сурах хэрэгтэй байгаа. Энэ хоёрыг ялгаж сураад үргэлжлүүлээд ингээд дахиад мэдрэмжээ сонсоод ирэхээр хүнтэй ярьж байгаа юм шиг мэдээллүүд хангалттай яг асуусан юм чинь тэр дор нь ингэж орж ирдэг болно. Энэ дадал суугдана. Одоо хоёлаа мэдрэмжээ сонсохгүй өөртөө итгэхгүй байгаа болохоор тэр юм хийхдэггүй байгаа. Жохоо хойшилж байгаа гэсэн. Гэтэ тэнд хүрнэ. Туршаад үз хоёлаа за. Мэдрэмж нь ямар байдгийг аль нь юм бэ? Аль нь миний мэдрэмж юм бэ? Аль нь миний тархины бодолт юм бэ? Магадгүй таны дотроос ингээд сөргөөцөлдсөн тэр мэдрэмж их байгаад байгаа байхгүй юу? Яагаад ч юм ингээ би чадахгүй үгүй гэд нэг юм орилоодох юм. Энэ нь яг юу байгаад байгаа? Мэдгүй. Ойлоо зүгээр юу яц юм байна л да. Мэдрэмжээ дарангуулсан юм байна. Надад нэг хэсэг юм болж исэн. Яасан гэдгсэн чинь өөрийнхөө мэдрэмжүүдийг бүгдийн далт хийгээд гаргаж ирэхэ болсон байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь Тэгээ одоо ингээд тэрийг ингэж танихад хүртэл хэцүүдэлтэй өчигдөр үгүй тэгээд энэ юм болов надад хэлээд байгаа нь гэхлээр байнга юм тохиолддог үз тэгэл одоо эмчтэр очиод 10:30 гээд очсон. Тэгэхэд эмч 12 гэж ирээд 1 цаг гээд цайндаа гарцсан. Тэгээд байгаад байгаа байхгүй юу? Тэгээ би бүр байж чадаад бараг л дэлбэрэх гээд байгаа гэсэн. Тэр маань ингээд царайнаас маань харагдсан байлгүй дээ ингээд цувилагч нь орж ирэнгүүтээ эмч жоохон хоцрох юм шиг байна. Дээр ажилтаа байгаад энэ эмчийг хэлж өгөх танд хэлж өгөх зүйлсийг би хэлээд өгчий. Гээд та ингээ хэлж өгсөн байхгүй юу? Яг тэрхэн ёо боли ядаргаатай юм байна. Ерөөсө бүх юма болчих. Гэл баг орилчмаар санагдаад исэн байхгүй юу? Төө ч гэсэн эмчтэй ч гэсэн орлоогүй ойлоо. орлоогүй. Өөрөөсөө болчмаар санагдаад исэн. Тэгээ за түрүүнээс хойш тэгээд би хүлээсэн маань зүгээр нэг хүлээгээгүй шүү дээ. Зөндөө эмэгтэйчүүд бүгдээрээ хүлээгээд байгаа тест. Би ганцхан биш шүү дээ. Гэлэргэн тойрны хараад байгаа байхгүй юу? Тэгэл нөгөө цувилагч нь орж ирээл намайг дуудсан. Яг тэрний өмнөх нь л тэгэл яг тэр мэдрэмж орж ирэхээрээ би анзаараад байгаа байхгүй юу? Яагаад би ингэ болоод байгаа юм бэ? Үнэхээр энэ замаараа явах нь буруу үгүй хэрэггүй юм биш үү? Хэрэгтэй юм болов? Яг аль нь юм бэ? Болчвол гээл эргэлзээл тэгсэн мөртлөө. Тэгээ болчиход байгаа юм. Ялгаж чадахгүй байна те. Яагаад тэгээд энэ гэхлээр хойлоо нөө мэдрэмжээ дарангуулсан би бүр яг ингээд сулдаад ингээд унцлаа л та ингээд. Яагаад тэгэхээр таны дотоод хүн ингээ ядарсан байна. Яагаад тэгэхээр тэр үед нөгөө нэг дотор хоолой гарч ирэх үед та хизээч илэрхийлдэггүй саяных шиг ингээ нуудаг далт хийдэг. Тийм учраас
өөрийгөө ингээд дарангуулуулсаар агаад би ятраад байна. Би ингээд гарч ирэх надад хэцүү байгаад байна. Ингээд та миний илэрхийлэмжийг хараарай за. Яг энэ таны дотор хүн бий. Энэ миний ур чадварын нэг нь ахгүй юу? Нөгөөний мэдрэмжийг ямар байна урт нь харуулдаг. Тэгэхээр яг таны дотор ийм байгаад байна гэсэн үг. Чи намайг сонсдоггүй, сонссон ч гэсэндээ нуудаг, талт хийдэг. Би одоо ядарч байна. Чи намайг гаргахгүй байна. Гэт нэг юм. Би одоо чадахгүй яах юм. Яагүй болио нэг юм. Би хичнээн гармаар байгаа ч гэсэндээ чи намайг сонсоод байгаа хэрнээ чи илэрхийлдэггүй чи намайг дагамталдаг. Яа. Ийм жижигхэн гуурсаар ингээ гаргаж ирж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна л да. Энэ дуу хоолойг. Баялаа нэг тэр хэмжээнд болгоцсон гэсэн үг. Тиймдээ ч өдөр тутамд нүүж тохиолдохгүй байгаа юм шиг санагдаад байгаа юм. Өчтөр хоёлаа уурлах хэрэгтэйсэн байхгүй юу? Би чамайг хэдэн цаг хүлээсэн. Хэдий чи эмч байж болох ч ажилдаа байж болох ч энэ өөрөө өвчтнүүдийн өмнө одоо юу гэдгийг эмчлэгч нарын өмнө одоо ингэ үүрж байгаа хариуцлах ч юм уу биз дээ. Хүнд ингэж хандаж болдго юм уу? Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх хэрэгтэйсэн байхгүй юу? Бидэд ийм дадалтай байгаад байгаа юм лээ угаасаа. Мэдрэмжээ нуудаг, далт хийдэг. Тэгээд хүнийг боддог өөрийгөө биш. Өөрийгөө бодсон болвол Гүлнараа чамайг олон цаг хүлээж байна. Чи бүдүүлэг зан гаргаж байна. Чи мэрэгжлийн ёс зүйгүй зан гаргаж байна гэдэг юм хэлэх байсан байхгүй юу? Тэгэхгүй бусад ээжүүд ч гэсэндээ надтай адилхан хүлээгээд байна штэ гэдэг юм хүлцэнгүй өөрийгөө дарангуйсан бусдыг бодсон тэр үйлдэл нь гарчиж байгаа гэсэн үг. Хоёлаа зөвхөн энэ дээр биш бусад өөр зүйлсүүд дээр ч гэсэн яг энэ давтамж гардаг илэрхийлдэг. Тийм учраас дотоод хүн чинь бүр ингээ ядарсан гарч ирэх хүчгүй болцсон байна л та. Одоо өөрийнхөө мэдрэмжинд хүртэл эргэлзээ сууж байгаа байхгүй юу? Уг нь энэ хэрэгтэй шаардлагатай биш юм шиг байна. Би өөрөөрөө болгочих юм шиг байна. Уг нь бол болгочих юм биш үү? Гэхдээ би мэдрэмжиндээ итгэхгүй байна. Аль нь юм би мэдэхгүй байна эргэлзээд байна. Мэдрэмжээ дарангуулаад тахлаар угаасаа хоёулаа эргэлзээ тайлбардахгүй. Хүндлэлгүй зан гаргаж байгаа байхгүй та. Хэдий сувлагч нь нэрээд ингэсэн ч гэсэндээ. Тэ та нөө хүлээсэн учраас эмчийн хэлсэн зүйлийг хэлээд өгчий. Эм чинь нэрээгүй шүү дээ. Харин тийм. Өтүүлмээр исэн биз дээ олон цаг хүлээчихэд. Тийм муха бүдүүлэг байж болохгүй байхгүй. Хоёлаа гол нь яг тэр үед яг юу гэж хэлмээр исэн тэр мэдрэмжийг надруу ингээ гаргаад хэлээ. Би тэр эмч. Дөрөвчтөр таныг хүлээлгэсэн эмч. Уучлаарай би цанд орох хэрэгтэй. Би өсөөд байна. Би ажилдаа болохоор ингээд таад хүлээж за би ингээд удахгүй ирнэ. Гэж байгаа ингээд хүрдэрсэн. Ээж хэлэг зөндөө очиртай байсан, дотроо хүнтэй байсан. Тэгээ нэг мэдсэн чинь гараа явснаа ч гэсэн би анзаараагүй. Тэгэл дахиад нэг шагаасан чинь байхгүйсэн бохгүй. Эмч нь айцсан гэсэн чинь 2 цаг. Одоо 1-2 хооронд цайны цагтаа гэж байгаа байхгүй юу? Тийм байсан юм уу? Гэтэ 12 цагаас ирсэн шүү дээ эмч. Гингүүтээ. Тэгээд нөгөө сувлагч нь орж исэн чинь би асуусан байхгүй. Би юус энийг асуумаар байна. Би эн чинь очирлох нь зөв үү буруу юу? Энэ цаасыг та нараас авах юм уу авахгүй юм уу? Би эн чинь байх нь зөв үү буруу юу? Гэ би асуусан сувлагчаас. Тэгсэн чинь сувлагч нь болохоор зөв. Танд ийм цаас байна уу? Гэл асуусан.
танд өмнө өгжсэн үгээд өгөөгөө гэл. Тэгвэл ийм шинжилгээнүүд өгөнгүүтээ энэ цаасыг авна гэсэн баггүй. Энэ шинжилгээнүүд байна уу гэж асууж байгаа байхгүй. Үгүй наад шинжилгээнүүд 2 нь байсан, 2 нь байхгүй. 2 жилийн өмнө өгсөн. За тэр хоёр нь гэртээ байгаа. Гэхдээ энэ хоёр шинжилгээ нь хугацаанд дууссан байна. Жилийн өмнө өгсөн байна. Одоо дахиад шинэ шинжилгээ өгнө. Тэгвэл энэ хоёрыгаа өгөөд тэгээд хүрээ тэр. Эмч байсан бол чамд энийг л хэлж өгнө. Гэт тэгж байгаа байхгүй юу? За тэгвэл тэгэл явцсан. Юу гэж хэлмээр байсан? Юу гэж уурламаар байсан? Яагаад тодорхой биш байгаа юм бэ? Цаг авсан хүн яг цагаараа орж чадахгүй байгаа шүү дээ. Бас л тэтэн цагаас ирсэн. Одоо цагтд болцсон. Тэгээд миний хувьд болохоор цаг маг өрөөсөө аваагүй. Цаг авсан хүмүүсийн дундуур нь орох заавартай байгаа даа байхгүй юу? Тэгээ би ингэж удаан цаг зогсмоорг байгаа тийм. Цаг аваа хүмүүсийг ингээд тэдэн цагаас ир гэдгийг хэлмээр байгаа тийм. Хэлмээр байна. Чи таныг хүлээгээд хідэн цаг зогсохоо мэдхгүй артлын ажил маань хэцүүдэж байна. Яагаад энэ брата болгохгүй юм? Yes. Яг энэ үгийг хэлсэн. Үнэхээр цаг авах шаардлагатай байсан бол би авчих байсан шүү дээ. Тэгээд юу ч хийхгүй мөртлөө ойчрлуулаад зогсоогоод тах юм. Гэл. Яг ингэж л хэлмээр байсан. Good job. Одоо хоёлаа өөр нэг юм өөрийнхөө үгийг илэрхийлээгүй уур хуржсэн гэсэндээ дахиад нууцсан тийм юм байна уу? Бага сая манай Монголоос манай нэг бэр дүү гэх юм уу одоо миний найз шиг эмэгтэй ирээл манай руу онсон. Гэхдээ байр одоо дөнгөж ирсэн. Тэгэл ажил тэгээд хүүхдийнхаа сургуулийг нь зохицуулахад манад байсан байхгүй юу? Манай бэр дүү болохоор ер нь бол шууд хилчдэг. Санаж байгаа зүйлээ эвтэйхэн ингээд ойлгуулаа хилчдэг байхгүй юу? Би болохоор таалагдахгүй байгаа зүйлийг нь хэлэхгүй угаалтуур дээр ингээд ус мөс нь ил цаадгаа хаягдсан байгааг ингээд уур хүрээд байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө ёо хурдан яваасаа гэж байгаа юм шиг тэг ус мөсөө хамхад яадаг байна. Уг нь би тэнцэнээс суралцсан л та. Манай охин болохоор энэ хизээ явах юм. Үнэнгээс нь явсан юм уу яваагүй юм уу гэд явж хахад хүртэл тэгж надаас асууж исэн байхгүй юу. Тэгээд жоохон тисчгэлтэй гэл би дараад байгаа байхгүй наан нь. Тэгэнгүүтээ би өөрөө тэгж манай охин шиг би чадахгүй мөртлөө ингээд тэ хүлцэн төвчээд штэ. Яагаад исэн? Гэтэ тэр ус мөсөө хамаад авчихгүй би яагаад хэлж чадахгүй байгаа юм болов? Хилчүүл юу болно гэж бодсон юм? Хилчвэл өмнө бас би тийм нөхцөлтэй байсан байхгүй юу? Айлд дахиад энэ чи ирээл те айлд байхад хүртэл ингээ хавчигнаад тэр хүмүүсийн царайг нараа те яачих бол гэл боддог байсан байхгүй юу? Тэгээд нэг хэдхэн хоног хонхын тулд тэр хүмүүсийг ингээд эвгүй байдалд оруулахгүй байх юмсан. Би өөрөө тийм байдлыг авч ирсэн учраас гитэг бодлоо орчихсон. Надад ч гэсэн хэлсэн шүү дээ айлд байхад энэ хүмүүс ч гэсэн яг тийм л байдалтай байгаа шүү дээ. Гитэг зүйл орчихсон. Энэний цаана юу нуудаж ийн гэгээд таны нөгөө нэг үнэлэгдээгүй шарах. Хэрвээ тэр хүнд хилчих юм болвол хэдий та надад ил тархиндаа надтай адилхан хэцүү инээ тэр юм бодож байгаа ч гэсэндээ хэрвээ хилчих юм бол намайг үнэлэхэ болчихно, намайг буруугаар бодчихно, намайг муухайгаа бодчихно, одоо юу гэдэг ааштай
Нэтрээ те тэгээ бодчихно доо гэж айц байсан гэсэн үг. Тэр үгийг би бодсон. Яг энийхээ ард чадахгүй байгаа. Энэ үг байна уу гэж тэгсэн чинь энэ үг надаас хол сонсогдоод байсан байхгүй юу? Аха. Хол байх. Одоо ч гэсэн хол сонсогдоод байна. Мгм. Мэдрэмжээ нууцсан байгаа болохоор бүх зүйл чинь хол санагд. Тэг авцалдахгүй байгаа юм шиг. Мгм. Тэгвэл хоёлаа авцалдуулах гэдэг ч юм уу. Яг яаж ойлгох хэвээр талаар нь ярилцъя. Өөр ямар зүйлсүүд байна? Жишээ. Сухан жихгүй. Авцалдуулахын тулд яа гэж. Хоёлаад одоо саяны кейсээс өөр ямар кейс байна? Өвөө хэлмээр байсан ч хэлж чадаагүй. Өөр байсан баха. Зөндөө байсан бах. Яг санахгүй нөө. Яг санахгүй байна. Гэтэ яг энэ дээрээ би ажилламаар санагдаад байсан. Угаасаа дээрээс үш яг энэ зүйл надад тохиолдоод исэн. Би ингээд гинтийн ингээ бэлтэж байгаа л хичээлтэй гэл бэлтэж байгаа л ороход аль зүгээр ингээл урсаад орчдөг байхгүй юу? Одоо ингээд те жишээлбэл лайв эднэр хийхэд хүмүүсээс ямар ч асуулт ирж болно шүү дээ. Тэрэнд нь гэхдээ миний бодоогүй газар гинт над руу ингээ дайрсан зүйл тохиолдоход би хариу хэлж чаддаггүй. Шууд зүгтдэг. Жишээлбэл Тэр нь одоо саяхан одоо сар гарны өмнө нэг өвөө өнгөрсөн байна л да. Одоо манайхаас 400 км-ийн газарт. Тэгээд битээ ерд нэг хальт очоод за өвөө өнгөрсөн бай тийшээ ороод гарыг гэд нөхөр битээр орсыг. Тэгэхээр тэр кафед ингээд хийж исэн одоо нэг ажил явдлыг нь тий. Тэгсэн чинь манад болохоор ингэж тий бэрүүд би болохоор бэрн байгаа дээ шүү дээ. Бэрүүд болохоор альчуур зүгэл юу бүх юм уу тий палаж өмсөд орцдог байхгүй юу? Тэгсэн чинь би болохоор үгүй нөгөө спорт хувцастай сарвчин болж татаад. Тэгсэн чинь нэг эмээ маш олон хүмүүс над ерөөсө бүх хүмүүсийн нүд нь над дээр тусаад исэн байхгүй юу? Угаасаа би тэрийг мэдэр. Над дээр тусаад байна да гэл. Угаасаа ингэ содон байгаад байгаа юм чинь тэнцээ. Тэгэл ажил явдалд ингэ оролцоод тэгээ гадаана ингэ гарсан чинь нэг эмээд мэндэлчээд ингээ буцах гэсэн чинь нөгөө эмээ биерийн бэжэж толгоонд альчуур малчуурч зөөхгүй. Ингэчих жоохгүй. Тэгсэн чинь би юу ч хэлж чадаагүй тэнцэнэ. Гацсан. Ингээ гацх мэдрэг. Тэгээ гацсан. Юу бүх ч өмсөөгүй. Гэсэн чинь би юу хэлэхээ мэдэхгүй ингээ гацсан. Түр ингээ гацаал юу ч дуураагүй. Тэгэл ингээ зогсчихсон. Тэгтээ тэнд яг өөрийнхөө хүслээр тэр хувцыг өмссөн юм уу? Юу бүх өмсмөр байсан уу? Толгоогоо ороомоор байсан уу? Тэр газарт очино гэж битээр төлөвлөөгүй айлд очоод буцах гэсэн чинь нэг өвөө өнгөрсөн ажил явдал нь болж байгаа юм байна ороод гарыг. Тэгэл бодлоо. Угаасаа тийч надад хувцсч байгаагүй замдаа явж байгаагүй юм чи угаасаа л спортын явна штэ. Тэгээ гаццсан тэгэл 1 минут орчим тэнцээ яг зогсож байгаа л эргээд хит алгасныхаа дараа би энийг мэд яг юу гэж хэлэх ёстой байсан бол гэл надад үгэн ч орж ирэхгүй байгаа юм чинь юу ч орж ирэхгүй. Би нэг зүйл хэлэх ёстой гэдгийг мэдээд байгаа. Гэхдээ яг юу гэж хэлэх ёстойгоо мэдэхгүй. Толгой хоосон ингээ гаццсан. Тэгээ жоохон бодоод ингээ зогссон чинь яг би юу хэлэх ёстой байсан болоо. Яагаад надад үг орж ирэхгүй байгаа юм бол доо гэ ингээ бодоод тэгэл нилээл хэсэг эргэлдээл байжсэн чинь манай бэр ихч хажууд ирээд за явах уу гэдгсэн чинь би бэр ихчд хэлж байгаа байхгүй. Энэ их эмээ надад тэгж хэлсэн. Тэгээд надад өрөөс хэлэх үг олдоогүй. Та миний хажууд байхгүй яасан ингээл тэгсэн байхгүй. Тэр ихч бэр ихч болохоор өрөөс ингээл нөгөө нэг пад шууд хилээ ичдэг хүн байхгүй юу? Ер нөгөө намайг өмөр хамгаалдаг. Та яагаад гойсий?
Тий хэлсэн чинь би юу ч хэлж чадаагүй шүү дээ. Гэ би хэлсэн. Тэгэл ингээл машиндаа суугаал эргээд бодоо сууж исэн чинь үгүй би ямар шалдан байгаа биш тэгээд хэлчихгүй яасан бэ гэд цаанаас нь ингээ ороод ирсэн байхгүй юу? Тий хэлэх ёстой байсан юм биш тэгээд хамгийн сүүлдээ тэр үг нь орж ирээд оо хог гэж гээл тэгэл орхиж байгаа юм. Тиймэрхүү зүйл. Тэгээ сая сарын өмнө бас манай хадам ах байранд орсон шинэ байранд. Тэгээ 100-аад хүн урьсан юм. Тэр найран дээр очисон чинь намайг үг хэл гэл гаргацсан. Тэгсэн чинь би хоёрхон өгүүлбэр хэлж ирсэн аа дахиад гаццсан. Чадаагүй. Тэгээ бүх хүн над руу ингээ хараад байгаа юм чинь. Тэнгүүтээ толгой маань дахиад нэг өмнөх шигээ гаццсан. Толгой ховхосон юу ч орж ирэхгүй. Нэг хэлий гэсэн ч гэсэн ямар ч үг байхгүй. Тийм гаццсан. Тэнгүүтээ би инээнгүүтээ би ярихаа болчих. Гэл очиод суудсан. Яг энэ хоёр кейстэй ижил төстэй бага насны ийм кейс байна уу? Тэгээд бага насны угаасаа нөгөө ажил дээрээ байхдаа ч гэсэн өмнө ч гэсэн ингээл нөгөө шууд гацчдаг байхгүй юу? Яг тиймэрхүү байдалд бэлдэж орохгүй бол болчдөг. Ямар сони. Энэ нэг ийм хэрвээ та санавал аль эсвэл дахиад жоохон байж байгаа санаж магадгүй. Яг ийм адил төстэй таныг бага наснд чи ичээсэн одоо ингээд голсон одоо чи угаасаа ингээ ярьж чаддгүй гэдэг ч юм уу те өөрийгөө илэрхийлж чаддаггүй гэдэг нэг тийм зүйл байх гэдэг. Тийм учраас та бэлдсэн болвол ярьж чаддаг, бэлдээгүй газар та гацдаг буюу яг тийм нэг юм түрүү ингээ тарих хоосроод юу ч байхгүй. Тэр мэдрэмж агаад тэр мэдрэмж чинь аль нэг хэсэгт нь байна гэсэн үг. Таны бага насны. Тийм учраас тэрнээс хойш та бэлтгэлгүй ярьж хийж чадхаа болчихсон. Нэг юм шоконд оруулсан үнэхээр хичээсэн гэдэг ч юм уу. Тийм зүйл байх гэдэг. Би ерөөс санахгүй байгаа байхгүй. Ерөөс хамгийн сүүр нь хаанаас үүссэн бэ гэдэг ерөөс санахгүй. Тэгээ яагаад би ингэ заавал бэлтчих хэвстэй юм. Одоо санаанд өгөө зүйлсүүд болдсон шүү дээ. Тийм зүйл төр шууд зогтсон. Хоёулаа одоохондоо санахгүй байж болно. Тэрэн дээр санаа зовох зүйлгүй. Ямар ч хэсэг ингэдэг юм байна гэдэг юм мэдээд авчлаа. Тэгэхээр мэдрэмжүүдээ эргэж сэргээн. Одоо нөгөө нэг дотоод одоо мэдрэмж чинь нэлээ ядарсан байна гэдэг байгаа шүү дээ. Дотор хүн чинь бүр ингээд нэг юм гэдэг нэг юм модон хүн байдаг шүү дээ. Ядарсан мэдрэмж биш үү одоо гэдэг. Энийг бясалгал болгон дээр мэдрээд байгаа шүү дээ. Харин тийм дотоод хүн ч угаасаа ингээ бүр нэг юм маш их дарангуйлалд өртөөд ингээ сулдсан байгаад байна л та. Хоёлаа энийгээ сэргээх хэрэгтэй байна. Туслалаараа дамжуулж өөрийнхөө үгээр дамжуулж. Одоо хоёлаа бясалгал дээрээ юу ч мэдэргүй гэдээгээд. Одоо хоёлаа тэр шүлгийн асуултыг асуухаас илүүтэйгээр би таныг сэргээхийн тулд юу хийх шаардлагатай вэ гэдэг асуултыг асуувал магадгүй илүү төхөн байж болно. Одоохондоо хоёлаа ингээд нэг зүгээр л өөрийнхөө дуу хоолойг илэрхийл. Даалт хийхгүйгээр төрөний эмчэд хэлмээр байсан шиг
Мэдээж тэр эмч тэрийг шийдэж чадахгүй. Гэхдээ танд хамаагүй. Гүлнара гэдэг хүн юу бодож гин, юу гэж мэдэрч гин тэр дуу хоолойнуудаа ингээ гаргаад байгаа. Юу мэдэрч байгаагаа зүгээр л гаргах гэдгийг. Тийм хүн амтан бодохгүй хин юу гэж бодох хин хаана гомдох бол танд түйж хамаагүй. Зүгээр л одоохондоо өөрийгөө бодоод хэсэгхэн хугацаанд гуйя. Үгээ илэрхийлээд гаргаад. Үг хэлэхэд хүртэл надад маш хүнд байгаа. Та анзаарч ивэл би таны дотоод хүнийг толдоод байгаа байхгүй. Танд өөрийг ч харуулахын тулд. Би нэг ямар шалтгаантай тийм юм мэдхгүй л байна л да. Тэгтээ зүгээр л ингээ өөрийгөө мэдрэмжүүдэд дарангуйлдаг учраас энэ зүйл болсон. Одоо ойлоо тэр дадлаа болиулаад өөрийгөө илэрхийлээд байгаа. Би таныг бүр хамгийн сүлд хизээ амарсан бэ гэж асуумаар санагдаад байгаа байхгүй юу? Бүр тэгтлээ ядрал өнтрээд. Би өдөр болгоно амраад байгаа юм шиг байна шүү дээ. Юу ч хийхгүй амраад байгаа юм шиг мөрдлөө ядраад идэг. Би организм чинь амарч иж болно. Харин тий. Тэгэхээр нөгөө мэдрэмж маань дараал яг нөгөө дотор хүн маань л ядраад байгаа юм байна гэдгийг ойлгосон шүү дээ. Сүнс чинь дээд чинь гэдэг юм уу те? Өөр ингэдэг нэг юм. Гэтэл Энэ мэдрэмж энэ ядарсан мэдрэмж өмнөх бясалгалууд дээр бүр сууж чадахгүй байсан шүү дээ. Бүр дахин тэгээ сүүлийнх рүүгээ арай багассан байлээ. Өнөөдрийнх дээр нь бол байсан. Тэр зүйл. Тэг нь бясалгалын аргаар сайжирна. Дагаад хоёлаа би организм дээрээ амьдрал дээрээ тэр дуу хоолойг дотроосоо илэрхийлээд өгөх юм бол илүү хүчрэг гэж байна. Эсвэл дайн дэвчээд ирсэн юм уу яасан? Тэгэл хийх ёстой юм байна гэдгийг ойлгоо сууж байна. Өмнө ч гэсэн нөгөө хатуу үгнүүд миний хэлсэн үг хатууд чухал уу гэж би боддог байсан. Чиний өрөөсөө зөөлөн тусдیں۔ Хатуу үгээ харангүй хэлгээд исэн бохгүй юу? Тэгсэн ч гэсэн яг тийм нэг хатуу үгнүүдийг би хэлж чаддаггүй юм. Гэхдээ баг багаар ер нь бол туршаал байгаа яриад. Царайч заримдаа ингээл нөгөө хүмүүстэй ингээл уулзчих захтаа шууд хараагаад урсгаа ичдэг байхгүй юу? Тэнгүүд миний орой дээрээ гардаг. Тэгээс үл уусныхаа дараа зүгээр үү гэл надаас тэгдэг байхгүй юу? Дуудчааг байгаа гэл. Окей зүгээр. Таны өгөрөөсөө зүгээр орж ирнэ гэл. Хараал идсэн юугаа бол гээл шууд хэлээл өгснээ игээ тэгээд байгаа юм гээл шууд загнаа ичдэг байхгүй юу? Надаас тийм өгөрөөсөө гардаггүй. Гармаар идэгч гардаггүй. Гэтэ та хэлж болно. Харин тэр хүний юу гэж хүлээж авах нь хамаагүй. Хогч нь байхгүй юу да. Яг одоохондоо заяа. Үгүй хогч нь байхгүй юу да гэдг нь яаж юм гэхэлэр та өөрөө тэр хүмүүсийг одоо ингээд нэг миний үг хатуудандаа тий би арай жоох ингээ муухай хэлэх гээд байна да гэдгээрээ нөгөө хүний сөрөг мэдрэмжийг өөртөө залхиад тэр хүний засрах боломжийг бас өөрөө хулгайлцдаг байхгүй юу? Алинд нь ч ашигтай биш. Гүлнэраад 2 дахин хортой ажлыг хийж байгаа. Хатуу үгээ өөрийнхөө хэлмээр байгаа үгээ гаргачих юм бол тэр хүний сөрөг мэдрэмжийг өөртөө хадгалах шаардлагагүй
өөрийгөө давхар цэвэрлэнэ. Нөгөө хүнийг давхар одоо ингэ юм хэрсүү байх тий хэцүү үеийг давах тэр шатыг тавьж өгч идэг. Уг нь бол тэгтээ тэгхгүйгээр нөгөө хүнийгээ чорлоод өөрийгөө 2 дахин илүү хорлолцож байгаа. Хэлэхгүй байснараа. Ямар заваа юм бэ новш гэж. Үннийг хэлэхэд энэ хатуу үнэн байхгүй юу? Харин тийм бүрэн. Уг нь тэгмээргүй идэг тэгсэн чинь тэг. Ингээд талаар хоёулын сүнс ядарх нь аргагүй шүү дээ. Бөөр нь яагаад өвцөн? Бөөрөөр натгаад байгаа юм уу? Бөөр юм уу, өндөвч юм уу гэдгийг сүүлийн үед ойлгохгүй исэн бас. Ер нь хатгаад байгаа. Аха, харин тийм. Бөөр юм бэ нөө? Аа, Гэ би бодоод ирсэн. тий, энэ гарын дагуу доошоогоо ингээд нэг юм ар нуруу хэсгээр гэхлээр би тэрлийн болов гэж бодлоо. Бөөр. Гэтэ хоёлаа би физиолог дээр бол нэг тийм нөлөөтэй биш юм. Өөрийгөө одоо энергийн түвшинд ядраагаад байгаа зүйлс нь энэ дээр гарч ирж шүү. За бөөр болохоро илүү за би тэрийг сайн санахгүй байна. Гэтэ би тэнд харж өгье за. За. Бас нэг юм мэдрэмж байдгийн айдас байдаг хаа. Ходоод гомдол байдаг штэ. Бөөр бол айд. Ань тийм байна. Санчлаа хоёлаа. Тэгэхээр тийм мэдрэмжүүд цуглуулад байна уу? Цэвэрлэх ёстой юу гэдэг. Мэдгүй. Айдас байна уу гэж би асуусан. Мгм. Байгаа л гэсэн. Мгм. Тэгэл за байгаа л юм байна. Гэл бодоод байж ах штэ. Мгм. Зарим одоо ингээд ярилцахад нь штэ. Гүлнэр ахт юу. Ингээд нэг юм би ингээд дургуугийн чинь хүргээд ч юм уу те хотлоо юм хэлээд ам санагдаад нэг тийм мэдрэмж орж ирж ивэл энэ сайн Окей. гайг байна уу? Мгм. Таны нэг юм жоохон юм нэг сөргөө цэлтүүлэх гээд үзээд байгаа байхгүй юу? Миний хувьд болохоор хэрвээ хоёр хүн ингээ хоорондоо ярилцаад нөгөө хүн ингээд хотлоо яриад байгаа юм шиг ч юм уу те ямар зөвөө амт юм бэ гэд нэг юм тэгж бодогдох үед яг өөрийнх нь өвдөлтийг шарахыг дарсан байдаг байхгүй юу? Наадах ч юм байна гэж аим шиг. Тэгэхээр тэрийгэ дарангуулад муухай санагдчихсэн ч аимшигтай ичвэртэй байсан ч хамаагүй илэрхийлчихээр тэр тавигдчихдаг тэр шарах өрөө. Тэгэхээр танд ярианууд дээр нь иймэрхүү зүйл байна уу? Анзаараарай хоёлаа за. Улнаараа гэдэг хүн аимшигтай ичвэртэй байдалд орох гээд байгаа юм шиг санагдсан ч хамаагүй тэр сөрөг мэдрэмжийг даваад гаргаад хэлэх үед маш чөлөөтэй болдог. Тэр суллагддаг байхгүй юу? Хоёлаа энэ арга ажиллаж гин үү? Туршаад нэг үзээрэй за. Хүмүүстэй ярилцах үедээ анзаар гэсэн үг. За. Ингээд сөргөлзөөд орж ирдэг тий. Яг тэрийг ингээ гаргах юм бэ. Тийм ээ. Хуцаад байгаа юм бэ гэж гэмээр санагддаг үе байдаг байхгүй юу? Ингээд нэг юм үгүй би тэгээгүй гэж аим шиг нэг тийм санагддаг мөчүүд байдаг. Тэр үе дээр нь хальт зогсоож агаад за энэ яг миний юг дарчив. Гэхдээ гих бодол орж ирэх үед хүн үгүй гэж бодсон ч гэсэндээ үнэндээ өөрийнхөө жинхэнэ бодит үннийг мэдчихэдэг байхгүй юу? Би тэгээгүй гэж тэр хүнтэй сөргөөцөлтмөр байсан ч гэсэн өөрийнхөө бодит үннийг би нэрээ л ингэсэн дээ гэдэг юм мэдчихэдэг. Тэр үеүүдийг гаргаад байвал аягүй сайн хөнгөрдөг.
Хоёлаа мэдрэмжийн бясалгалуудаа хийсэн чи ямар исэн? Мэдрэмжийн бясалгалууд бол эхний 2, 3 удаагийнх дээр нилээл уйлсан. Аа. Өөр нэг мэдрэмжүүд орж ирэхээр нь яг тэрэндээ автаад гэх юм уу тэрийг мэдрээд нилээл чөлөөлтийг авсан. Аа. Сүүлийн бясалгалууд дээр нэг их одоо тийм онцгийн гэх юм уу зүйл болоогүй зөвхөн яг оршоод байгаагаа л мэдээд исэн. Аа. Тэгээд тэр үед яг мэдрэмжүүдээ хөөрхөн суллах тэр таг нь авсан байна л да хоёлаа. Одоо хоёлаа цэвэрлэгээний бясалгал хийж байгаа дээрээ өөрийнхөө сүнсийг, өөрийнхөө дэцийг хүчрхэгжүүлээд аваарай за. Тэрэн дээр төрөний хийсэн 2 юм гिच. Хоёлаа бясалгалаа хийхдээ тэр асуултыг асууна буюу би гээд юуг яаж хийвэл миний энерги сэргэх вэ? Тэгээд өөрөө болохоор хин нэгэнд хэрвээ дургу хүрвэл хин нэгний ямар нэг юм таалагдахгүй байвал илэрхийлнэ. Тэр хүн гомдох, тэр хүний мэдрэмж ямар байх, тэр хүн намайг муугаар бодох хинд ч хамаагүй. Хэсэг хоёлаа энэ зүйлүүдийг хийгээд явчих цаа. Тэгээ хэд хоногийн дараа өөрийгөө ямар хүч орж байгааг яаж байгаа гэж яг анзаараарай. Хэдий би тэд байгаа ч гэсэндээ таны дотоод хүнийг мэдрэмжийг сүнсийг хүчрхэгжүүлэх хүн та өөр. Бид нэр зүгээр харуулж л чадна. Харин тэр сая нөгөө чиний хоолойноос яг нөгөө өөрийн дотор байгаа тэр хүчгүй болцсон ядарсныг ингээд шууд мэдрээд үлчиж байгаа байхгүй юу? Харин тийм. Гэтэ үнэхээр сайн байгаа. Үнэхээр сайн авцсан байгаа. Өөртөө ормоо өгөөрэй за. За тэгээ баярлалаа. Давуулчмаар байвал нээлттэй шүү за бичээд байгаарай. За. Гана миний дотоодыг нэг сонсоод өгдөө намайг надад нэг харуулад өгдөө гэж болно за юу. За. Тийм бол хоёлаа юмнууд ярилцж байгаа саяных шиг ингээ харсалж. За амжилт хүсье. За баярлалаа. Хүлээс нь баярлалаа, цаг зориулсанд баярлалаа. Сайн байгаадаас зөндөө их баярлалаа. За баярлалаа. Шүү. Баярлалаа шүү.